Сайн байцгаана уу. Тэгээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр би та бүхэнтэй уулзраад одоо маш их баяртай байна. Тэгээд гэрчлэлийг олон хүмүүс ингээд энэ бол тусдаа бэлэг авьяастай хүмүүс хийдэг зүйл гэж ингэж ойлгодог. Гэтэл энэ маань тийм зүйл биш. Ягаад гэвэл гэрчлэл гэдэг маань өнөөдөр бурхан та бидний амьдрал гэсэн гайхамшиг төгөлсийг нь бид нар одоо бусдаагаа хуваалцж байгаа юм үйл явдал байгаамаа. Тэгэхээр энэ бол зөвхөн тусдаа хийдэг бэлэг авьяас биш. Одоо хүн болгоныг хийдэг одоо эзнээс сайн сайхныг бусдад мэдэгддэг ийм зүйл юм аа. Тэгээд олон хүмүүс би ингээд тод сайхан ярьж чаддаггүй. Би ингээд олонний өмнөхөөс сандраад байдаг хин нэгэн миний ярьж байгаа зүйлийг гэрчилж байгаа зүйлийг одоо зөв ойлгох болов гэх мэтчлээ олон зүйлээр ингээд санаа зовж байдаг. Тэгэхээр энэ бол тийм санаа зовх зүйл биш ээ гэдгийг одоо би хэлхийг хүсэж байна. Тэгээд маш олон хүмүүс бас гэрчлэлийг би ингээд бурхны гэрчлэлийг одоо бурхан бит хоёр мэдж байхад заавалчгүй би үүнийг одоо ингээд бусдад хэлэх шаардлагагүй гэж ингэж үздэг. Гэтэл үүндээ бол бас тийм биш. Яагаад гэвэл бид амьдралаараа одоо бурхны одоо гайхамшигт үйлсийг одоо эргэн тойрондоо байгаа бүх хүмүүст одоо зарлан тунхаглах үүрэгтэй бас бид бурхныг алдаршуулж амьдрахаар бүтээгдсэн хүмүүс. Тийм учраас бид гэрчлэл хийхээс нөгөө талаар гэрчлэл одоо яагаад бурхан бид хоёр мэдгээд болно гэж бодож болохгүй вэ гэхээр ингээд хин нэгэн таны гэрчлэлээр дамжуулаад одоо урам зоригийг авч яадаг. Тийм учраас үнэхээр одоо бас тэндээс чиглүүлэг авч яадаг мэрэгэн ухааныг олж байдгаа. Тийм учраас та гэрчлэлээ хуваалцаасаа гэж хүсэж байна. 3 дугаар дээр бас нэг чухал зүйл маань болохоор юу вэ гэхээр бид гэрчлэлээр дамжуулаад биенийхээ гэрчлэлээр дамжуулаад бид анхааруулга, санамж, одоо сургамжуудыг олж авдаг. Яагаад гэвэл хэн нэгэн одоо бурхантай амьдарсан амьдралынхаа туршид олж мэдсэн, ойлгосон, эргээд одоо бусдыгаа ятгсан тэр зүйлсийг гэрчлэлээрээ дамжуулан одоо хүмүүстэй дамжуулдаг учраас тэр зүйлсээр дамжуулаад бид нар илүү одоо сургамжийг олж авдаг, бас мэрэгэн ухаанд суралцдаг ийм чухал цаг байдгаа. Тэгээ тийм учраас бүгдээрээ гэрчлэлийг мод болгоцгоёо.